Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За. Амар мэд чах угаасаа бүгд сайн байгаа байлгүй те. Амлсан ясаар Conjuring цуврал маань хөрсөөр л байгаа шүү. Манайс нэг ихтэй энэ киног нэлээ модонд оруулсан байгаагүй юу? Ганц нэг сувгаас ярьж марахаар болсон юм уу? Бүх ударын тайлбарлаад ч юм мэдэхгүй. Хинч тоодгүй байсан кино байсан даа. Ер нь бол та нар нэгэн хэвийн кино тайлбараас явандаа бүгд л үйдэн. Харин манай тайлбаруудад нэг орсон humble гардаггүй юм да. За тэр яах вэ? Өнөөдөр Conjuring цувралын 3 дахь болох чөтгөр надаар энийг хийл гэсэн киног дээш нь өргөн барь. Хуруу хумсаа гоцолзуулж орхиод таалан болгооцгоо нүйц. Ой. Тий. Чи дальж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сүмгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манайстайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайс нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. Мянган 981 он 7 дугаар сарын 18. Глацелийн баг хүү Дэвид чөтгөр шүглсэн тул сүмийнхэн Эд болон тэрний авгай Лорен хоёроос нодлох баримт цуглуулж чөтгөрийн рил юм уу TikTok бичлэгийг хийгээд өгөөч гэж гуйсны дагуу тэдний дэржээ. Гэртээ T-Rex тэжид юм уу хайшин гэмээр опой ханыг нь юучгүй самардаж эвдэд сүйдснээс гадна хүү бүр байдгаараа туйлчихсан байх ба Эд Лорен хоёр хүүгийн ээж аав эгч Дэби найз залуу Арны нартай хамт маань хөгжөөж чөөгийг багчилсан атаклж байгаад хүүг амрааж унтуулна. Хүүгүнд хуяар л үүжин тавих эцэг Гордон тэдний дэрнэ. Хүүгийн зүүдэнд 9 бусын чимээ сонсогдож байгаад хаалх хүчтэй балбаж эхлэхэд айсандаа хүү өрөөнийхөө угаалгын өрөөнд орж ван дотроо нуугдаад хөшгөө хаан чимээ чагнж байтал дээр нь хумсан дээр Nike татсан гар харагдаад өнгөрөхтэй зэрэгцсэн шүршүүрээс цус нүүр нүдгүй ялах шаатал хүү ордуу тавин аав ээжигээ дуудах болно. Хамчууд хүүгийн орлох чимээнээр гүйлдээд иртэл хүү аавынхаа гуйруу блиц шиг бүлж аваад эргүүлж байдаг шүү. Ингээд байдал нэгэнтээ биш гэж үг ойлгосон манай хэд шууд л газар дээр нь чөтгөр зайлуулах зан үйлээ хийхээр болно. Засал ном хийх үеэр хамаг юмс жингүүдэн чийдэ анивцаар харин Лорейнд үе ямар нэгэн учир битүүлэг дүрс нүдэнд нь харагдаж байлаа. Чөтгөр бүр хүчийг авч хүүг бүр зангидаад мушгаа шаачноо байхгүй. Тэгснээр хамаг юм авчуулж Эдийн дээр ирээл "Эди хөө сайн уу? Маний гайр нь гэж айсан уу?" гэд зөрхрөө "Маа чивс тамна. Маа чивс тамна" гэж цохоход манай хүн ч өхлийн цохилт ав болтой нүд нь харан гуйлж амьсгаан давчлаж босч чаддгүй. Энийг харсан Арны тэрнээс хүүг салгаад "Чи жаахан хүүхдтэй үзэхээс ичихгүй нөө. Тэрний оронд намайг ав" хэмээх үргэн хүү амттай хүзүүний мах амттай гихчээр сүржигэнтэл бэлэн хоолтой болсон чөтгөр яах вдэ. Баяртай наргагүй тэрэн рүү шилжээд орох ба энэ бүхнийг Эд харж байсан ч буруу гэдгийг хэлж тэнхэлгүй байсаар ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэнэ. Эмнэлэгт очсны дараа Эдийн зүрхэн тэлэгч тавьж нэмээд ганц хоёр засвар хийсний ачаар амнаас нь холор өнгөрсөн ч цаашдаа арх тамхинаас хол байж элдв янзын хурц хөдөлгөөн оцгонулт хийж болохооргүй асар их гам барилтанд амьдрах хэрэгтэй болно. Маргааш нь Арны элдв зүйл чихэнд нь сонсогдсоор сэрнэ. Энэ бол тэрний үзэж харж мэдрэх зүйлсийн өчүүхэн хаг шиг хэсэг байлаа. Найз охиндоо би дүүч одоо зүгээр болцсон юм чи хоёул ханг өөрөө очиод би нүүлгэлт хийж минийхээр буудал цэвэрлэгээ хийгээл олсон мөнгөө хурааж ирээд байр авъя гэхэд бид уг нь амьдрах байраар хангуулаад ажгуулсайхан амьдарч байгаа штэ. За яах гэхдээ бодож үзье миний бибэ гэд хошуун дээр шопинг үлсэн айл гүцээр өрөөнөөс гарна. Өнөөдөр тэдний амралтын өдөр болохоор ээж аавындаа сангивсаал шарж идэхээр ирсэн нь энэ. Хүүхнүүд ширээ засаа завгүй байсан тул Арныг ороод махаваад иргээд явуулахад гэрийн хан дээр ягаад ч юм нэг нөхөөс чигчээ. Сониус санд хөдлөөд ханны нөхөр харж байтал гэнтхэн хойно орхицсан хүүхэн гарч ирж тэрнийг садистаар хүзүүг нь боосноо алга болчихно. Дараагийн чөтгөрийн дайралтанд тэрнийг цэцэрлэг заслын ажиллаа хийж байхад цонхны цанаас гүлэн гэж сталкердж байгаа чөтгөрийн эвгүй аурагаас болоод модон дээр барьж байсан хөрөөгөө унгаад золтойл хүн хөрөөдөд хаягдсангүй. За би ер нь өнөөдөр болъё. Амрыг хари гэсэр гэртээ ирэхэд Закийн 100 татчих. Чи одоо зүгээр болоод босоод ирнэ. Жаахан алкогол дутагдал ингэж байгаа өгшөө гэснээр миний хөгжмийг засаад өг гэд додгошоо. Энэ үеэр эмнэлэгт ухаан орсон Эд Лорейнд Глацелийнхэн рүү залах чөтгөр Арны руу орчихсон.
гэхийг сонссон Логич Ярн тэднэр рүү залгасан ч хөгжмөө засуулсан Закийн хамаг чанга дээрээ тавьснаас болоод утас дуурахыг сонссонгүй. Арга барсан Лорен цагдаагийн газар руу залгаж "Сайн байна уу? Би үзмэрч хүн байгаа мó. Миний 6 дахь метрхүү удахгүй Брукфелдийн нохойн асрамжийн газар ямар нэгэн хэрэг болох гэж байна. Бат шүү" гэснээр цагдаа нар ч худлаа үнэн ажил нь болсон хойно шалгахаар явна. Харин энэ үеэр Арны бүрнийг сүрсөлдгүй, химэргүй, цусгүй юм сууж ихва нүдэндэн захирлан чөтгөр шиг харагдаж тэрнлүү хачин муухайста дайрч байгаа юм шиг харагдахад нэг л мэдхэд ухаан санаа нь орноо гарнаа болчихсон Walking Dead шиг алхаж явхад нь дуудлага авсан цагдаа тэрнтэй таарч тэрнийг дуудахад саялныг ухаан орж цус болсон ховдс гараа хараад "Яанах би хэнийг гимтэж гисэн байна. Над туслаач" гэснээр аавын хаалга татж байгаа юм чавас. Яг ямар ацсанд болчих гэхээр манай хүн захирлаа нийт 22 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн ба. Энэ бараг 200-ны турш аллагын хэрэг гараагүй хотын хувьд иргэдийг нэлээд гүн шоконд оруулна. Эд Лорен Дебигийн хамт Арны дээр очиж Библи уншуултал ямар ч асуудалгүй уншихыг харуул чөтгөр айлуушээ орхин одсон болтой. Гэхэд Деби "Тэр өдөр би хамт байсан. Тэр Арны биш байсан" гэж өмөрнө. Хүний хань юм гэсэндээ ингээд манай хоёр Арныг чөтгөр дэзэмдүүлснийг батлах томоохон ажилдаа үлдсэн тул хамгийн эхлээд өмгөөлөгчдөр нь очиж уулзахар болно. Тэгсэн өмгөөлөгч ажимаа "Оо ястай тийм байхгүй. Би тэгээд тангарахтын шүүхийн өмнө бид буруу хүнээ шорон шаах гэдэг байна. Чөтгөрийг барьж хорий" гэж зогсож Сэмүүдийн өвчтөн шиг юм яриад байх юм аа. Би угаасаа өөрөө чөтлөггүй гэд ястай хаалгаад өгдөө. Тэгэхээр н Эд гэрчийн мэдүүлэг өгөхийн өмнө зөвхөн үннийг хэлнэ гэж амлахад бурхан байдагт итгэдэг үстэй. Тэр шиг чөтгөр байдаг чи итгэх хэрэгтэй. Бид хоёр төмөн янзын чөтгөрт алдсаж энэ хүрсэн. Англид чөтгөр эзэмдүүлсэн гэсэн хоёр ч гэмтэргийн тохиолдол байдаг. Бид хоёр хэргийг хүчингүй болгодог гэж байгаа юм бишээ. Ялыг нь хөнгөрүүлэх боломж байна л гэдвэ шүү дээ. Гэтэл ихч "Та хоёр надад чөтгөр байдгийг нотолж чадахгүй байж яаж шүүхэд нотлох гээд байгаа юм дээ" гэсэн дээд. "Та өнөөр манай дээр орон зайг бариарай л гэж байна. Маргааш шүүх хурал болж үл итгэгч өмгөөлөгч маань шүүхийн өмнө өөртөө итгэлтэйгээр манай үйлчлүүлэгч гин буруугүй тэр чөтгөрт эзэмдүүлчихсэн байсан гэд хэлээ зогсож ядг үстэй. Эхний шүүх хуралч дуусч Арны цаазын ялавч магадгүй болж хэрийг эвгүүтгэд өмгөөлөгч тэдэнд "Одоо та хоёроос бүх зүйл шалтгаална" гэснээр баримт цуглуулах ажил төрөлдөө орондоо. Хамгийн анх Глацлихнийг нүүж ирэхэд зочны өрөөнд усан матрас тавар байжээ. Орыг харсан Дэвид дээр нь үсэрч хэвтэж тоглож байтал хажууд нь хүний нүүр гарч ирэх шиг болсонд чихүүдсэн хүү орноос буух гэтэл матраснаас нэг гар цоо шааж гарч ирээд хүү татаж хангааж ихэл. Хүүч орилж арай гэж гарнаас мултран усан хулган лугаа адил сууж байхад гаднаас ээж аав нь орж ирнэ. Хүүг нь ийм зүйл харсан гэд хэлсэн боловч гэрийнхнийх нь хинэн ч итгээгүй байгаа юм. Хөрхи итгээд шууд лам араар явахгүй дээ тийм биз дээ. Эд Лорен хоёр усан ор байсан газрын шал бүр илжрээд хөгцөрчихсөн байхыг харсан ч энэ орны уснаас болоогүй өөр зүйлээс болсон гэдгийг ойлгон доош бууж байшингийн суурийг шалгахаар болно. Манай хоёр ч гэжтэй. Эд хагалгаанд орчихсон 3 хүлжигсэн амтныг мүлхүүлээд байлтай биш гээд Лорен орж харахнуудтай найзлан явсаар зочны өрөөний усан ор байсан газрын доор ирэхэд даавн ууттай зүйл байхыг хараад нээж үзэхэд нэг амтны гавлын яс байх ба харвачи ямар нэгэн бузар цан үеийн чанартай гэдэг нь илт. Логич олзолсон амт шиг хэдэн талаас нь зургийг дарж авлаа. Тэгэхээр энэ яг ямар новшин вэ гэвэл чөтгөр шүтдэг шулмуудын сүлд бөгөөд Дэвид хараалт өртөж харин Арны тэрний хараалыг өөрлөгөө Wi-Fi-д давтсан гэсэн үг. Шарнд тэгвэл яаж торох зүйлгүй Библи уншиж чадаад байсан бэ гэхээр чөтгөр хүний амь авахаараа яваад өгдөг болохоор л чөтгөр шүглээг юм шиг байгаад байж. Шулмын сүлдийн зургийг харсан эцэг Гордон энэ зүйлийн учрыг лам байж байгаад харамулсан номлогч Кастин хэлж өгч чадна гэснээр манай хоёр тэтгэвртэй гарсан өвгөн рүү явхаар болж туслахтаа энэ зургийг бүх цагдаагийн хэлц рүү явуулж ийм зүйл харсан хүн байвал холбогдохыг хүс гэсэн даалгавар өгнө. Манай хоёр давхсаараа номлогчийн гэртэрж өвгөнд сүлдний зургийг харуултал нөгөөх нь би энэнтэй төстөг харж байсан. Энэ гэхдээ онлайн шопоос захиалж гисэн юм шиг мяа хийцтэй байна. Гэхэд чөтгөр ягаад хүүг сонгосон юм бол гэхэд өвгөн чөтгөрт шалтгаан эрэхтэй байдаг гэж бодоо юу? Тэд нар чинь зовлон шанал цохирлоос таашаал аваад oh my god ямар гоё сайхан юм бэ гэд байж тийштэй. Та хоёрд гоё юм үзүүлье гэд Бэнийг давхарлууга буун. Лорен доош бууж байхдаа би ормооргүй байна. Энд нэг л муу хавраа мэдрэгдээд байна гэж нөхөртөө ирхэлсэн ч орхоос өөр аргагүй болноо. Зойр Эдийн бузар цоглуулгыг айдал баахан буруу намын тэргэлээр дүүрэн. Логи бурхны хүн болохоор игд үүсэх нь аргагүй байж. Ах хүү чөтгөр шүтгсний холбоог 9 жил судалсан.
Тэд нар цусаар дахил өргөж ариун газрыг яг л нойлын суултур завааруулдаг хүүхнүүчийг бузарлаж чаддаг их эвгүй гаруудаа гэж ярьж байх хооронд шулам зан үйлээ хийж шоронд байх аарны руу атаклж араас нэг муухай золби юм боож авч хүүхд айлгаж байгаагаас нь харамл шулам аарныг хорхотой аранда зуусан бололтой. Өгөнтэй хийсэн уулзалтын дараа Эд Лорен хоёрыг гэрте байхад туслах нь залган Дэнверт ийм зүйл харсан мөрдөгч оллоо. Гэсний дагуу уг хотын цагдаагийн хилцээр бажигдаж очно. Тэр хотод Кэти, Джессика гэдэг хоёр best friend охтууд шөнөөр ойд зугаалж байгаад Кэти 22 удаа хутгалуулж алуулсан. Харин найз Джессикаг нь одоо болтол олоогүй байгаа. Хэргийн дараа Джессикагийн өрөөг нэгжж байгаад танай туслахын явуулсан шиг зүйлийг өрөөнөөс нь олсон тухай хэлнэ. Лоренч надад нэг бартерын санал байна. Надад хэргийн материалыг өгчих би оронд нь Джессикаг олж өгье гэдэл мөрдөгч. Бид нар 3 сарын турш самсаа юуч байхгүй. Өрнөч байхгүй байхад та яаж олж өгөх юм гэтэл Лорен би танай хүмүүсийг харж чаддгүй хардсан шүү дээ. Намайг басаж хурцал гэхэд мөрдөгч тэрнийг тавлаж байгаа айтаа шууд тэр дорн зөмбөлгийн тулаан зохиож урд нь 3 худаг тавьснаа эдний нэг нь Кэтиг хөнөөхөд ашигласан худаг байгаа. Та зөв тавул би танд итгэж хэргийн газар руу аваачна гэхэд манай эхнэр ямар гудамжны сармагчнуу лагаа минь үхснээ чи сорилт энэ төр гэд хэлам эхлэхээс өмнө Лорен худахыг зөв таан хүч чадлаа бүгдд нь батлаад амжина. Амгарсан мөрдөгч хэргийн газар руу явж байхдаа энэ бол аз байсан. 3 худагнаас нэгийг сонгоход аз таарах магадлалтай штэ гэж шалжих гингэ албаар хэргийн газрыг өнгөрөө явтал Лорен та хэтрээд явчлаа гэд тэрэнд сануулж мөрдөгчийг ахин нэг удаа өмхийн амыг нь таглан та. Ойдред Лорен хэрэг гарсан шөнө Джессикагийн оронд өөрийгөө оруулж өөр ертөнц рүү шилжнэ. Огт харанхуй шөнө ямар ч атсаа хийж ойд гэрэл тусгаад хөөцөлдөөд гүйж байгаа юм гашаацъя. Наюуч байсан Лорен Кэтийн цогцолдсон газрыг олж ирнэ. Мөрдөгч бүр шок. Огт үг нь нэгэндээ бугуйч бэлгэлж байгаа л гинтхэн Джесси чөтгөрт эзэмдүүл шудаг гаргаж ирэл найзыгаа яг 22 удаа хутгалж хөнөөсний дараа ухаан орж хийсэн хэрэгээсээ болоод самгардаж гүйсээр тавцлаас доош унсныг нь мэдээд мөрдөгчд хэлнэ. 22. Манайхан бүр хаарч шаацсан 30 эддүү чүмч. Мөрдөгч Эрлийн багийнхныг дуудаж хайгуул хийлгэсний дараа шөндөө охины цайнд дэвтээс юм шиг болсон цогцыг олдог. Тэднийг буудалдаа ирэхэд Дэби залган аарны амиа хорлох гэж оролцсныг сонсоод Эд шоронгийн номлогчтой яриад аарныг баахт нь хүртэл даг гэж хэлдэг гэсэн чи шоронгийн эцэг залууд ариун сүнс өгөхөөс өөр зүйл хийж чадсангүй. Элдэв хий зүйл харж 9 бусын чимээ сонссон залуу айсандаа харин усаар тойрог зурж өөрөө дотор нь орж сууна. Энэ үеэр манай хоёр Джессикагийн биед чөтгөр шүглсэн юм чин чөтгөрийн холбоос нь үлдсэн байж таараа гэд морг руу орно. Охины цогцонд хүрэхэд юу ч мэдрэгдсэнгүй. Удаан гараас нь барьсны эцэст ашгүй тэнгэрийн дуудлага шиг сүлжээ орж Лорен өөрийгөө шулмын оронд тавьж бүх зүйлсийг харж эхэлнэ. Тэр газар доор хонглоор явж тахилын ширээ зассан өрөөнд орж ирнэ. Ширээн дээр аарныг зураг байх бөгөөд шулам хар заануудаа асааж зан үйлээ эхэлж тэрнийг эзэмтэн барьж байсан ариун усны шилийг нь хаг базаад судсан ханахын даваан дээр Лорен шулмыг боловлж дөнгөнө. Шулам өөрт нь Лорен саад болсныг мэдчихэд чи яаж ингэж байна гэхэд Лорен Бурхны хүч гэж юм бас байдаг шээ гэд хэлдэ зогсож байтал морогт томоо биетэй хүүр босч ирээд Лорен руу дайртал Эд амжиж Лореныг аварч астрал аяллаас нь сэрээснээр өөхөн бөмбөхөж газар тунана. Тэдгэртээрэд Лорен тахилын ширээг устгаж байж энэ бүхэн дууссан. Тэрнээс нааш тэр зогсохгүй. Тэр шулмын байгаа газар хүйтг дээрээс ус тусалж галт тэрэгний жимээ сонсогч байсан. Гэхдээ Эд наанаас ч сэжүүр олдож магадгүй. Би Дэнврээс ирсэн мөрдөгчийн явуулсан хавц тэргийг шалгая гэд бостол 30 настангуудын синдромоос болж нүд нь харанхуйлж ухаан алдаж уннаа. Нэг сэртэл гэрднэ энч байхгүй. Манайхаа айц болдоо гэсэн шүү юм бодоо доош буутал хаалга онгорхой. Эхнэрийнх нь ирэх газарт унсан байхыг хараад чөтгөр тэрнийг авч явж гэж бодтол ард нь шулам авгаа гэгээн дүрээрээ зогсож байдгийг. Хаагтаж орж ирсэн болов гэд эргэж хараад цаа муу авгаа минь чи буруу хүмүүсээрээ оруулчихын да. Хоёулаа шидээр шулаан гараараа үзье. Их нэртвэн муу зүйл хийгээд үзээрэй чи. Гэтэл нөгөө шулам нүдэн дээр нь замхарч алга болсноо оронд нь моорогт хардаг өгчээсэн хүүр гараад ирнэ. Эд ч загалмаага далаасаар яг цонхон дундуур нь маа гэж шаах гэж байтал туслах нь Эд та чи ямар таг юм бэ? Эхнэрээ аллаа штэ. Ууц юм уу гэхдээ зэрэгцэн ухаан ортол нөгөө өөхөн бөмбөхөгийн оронд эхнэр нь бүлтийтлээ хараа зогсож байдгийн чаавас. Тэгээд зүгээр хайр нь ойлгоно. Миний хайр өөрөө биш байсан гэд тэрнийг тайвшруулахад Эд тэр манай гэрт байсан.
Гэрт нэг бузар сүлээ шургуулсан байна. Гэт хайтал ажлынхан ширээн дээр өчигдөрхөн ирсэн цэцэг хорж исэн байхыг хараад энэс нэг л ноо ханхлаад явчлаа. Гэт цэцгийг хайж ваарыг нь хаг шаатал жижигхэ муу ёрын сүлдээ хийгээд явуулсан байх нь нөхрийг чинь олзолцсон шүү гэд байх шиг. Маргааш нь Дэби Арныг өхүүлчихгүйхэн шиг харахаар шорон руу явж Лорен хавц тэрэгт байсан номыг номлогчоор орчуулуулахаар явж харин Эд туслахтайгаа хавц тэрэг болон Арныгийн хэргийн учир зангилааг олохоор гэртээ үлднэ. Эд Джессика өгөн сүлдийг коллежоос авчирсан гэдгийг мэдээд газрын зургаас хайж Лорен ус туслах гал тэрэгний чимээг астрал аялалхийн шолом дээр очихдоо сонссон гэхэд туслах залуу нь шөнийн гал тэрэг үүгээр явдаг ус тусалж байсан бол гол энд байгаа гэд хөөсөр олтол байршлан Лорены уулзахаар явсан номлогч өвгнийхийг заагаа шаадаг та. Харин ч нэг ёо. Сандарсан Эд туслахтаа цагдаа дууд гэж хэлээд өөрөө ихнэрийнхээ араас явна. Энэ үед Лорен хэдийнэ номлогч дээр ирээд номоо харуулаа сууж байв. Өвгөнч номыг хэдэргүүлж унсснаа. Шулмын хараалыг гүйцээхэд 3 золиос хэрэгтэй. Хөөхөд цэврээр хүн хайр болон бурхны хүн хэрэгтэй. Гэхийг сонссон Лорен шулам нөхрийнх нь амийг авч туг дахихаар шийдсэнийг ойлгоно. Өвгөн босч доош буу манай гэрээс сүмийнхэн айдаг. Учрыг нь олоогүй, ойлгоогүй зүйлсээ хадгалдаг байсан болохоор наашаа зүгэлдэггүй байлаа. Би 9 жил шулмуудыг судалж ирсэн гэж хэлэнгээ тэрэнд альбом үзүүлээд энэ бол миний охин. Ээжийн төрүүлэхдээ нас барсан болохоор би тэрнийг нууж өсгсөн. Тэр миний судалгааны ажилд онцсноор өөрөө шулмуудын нэг болчихсон. Дахилын ширээг олж устгах чадвал тэрнийг үгүй хийн. Гэхэд Логи Та ч яасан бузар өвгөн бэ? Бид нар тусламж хүсч ирэх үед анхнаасаа энэ минийг мэдчихсэн бол хэлээд өгөхөд яадیں۔ гэд байж байтал дээд давхар чимээ гарна. Өвгөн тэрний ирснийг мэдээд нууц хаалгаа нээж Лореныг зүгтаалгаад өөрөө охинтойгоо тулж үлдээд байхгүй. Тэнгэртээ дэвшиж байгаа юм. Эхэн ишгэ ургахаар эврээ мөргөнө гэж эндээ. Лорен ч мэдэрхүүгээрээ охин нь аавыгаа алсныг мэдээд хонгол дагаж цогтож явсаар тахилын ширээг олоод түлхэх гэсэн ч алгын чиний эмэгтэй хүн ийм том ширээг яаж барах вэ? Энэ ноцолдож байтал шулам анжимаач ирж таарна. Лорен Хараа, энэ биш намайг аллаа. гэд хаширхыг сонссон Эд гадаа байх зөөрийн хаалгыг эвдэж орох гэж байх үед шулам Лорены ансаг руу хутга шаах гээд тоороо хийцэн үзэж тарна. Лорен ч яс сайтай болохоор боломж гарахад нэг цохиж унгаагаал Эд ч яг орж ирж тааран ашгүй манай тал хоёулаа боллоо гэж бодтол байхгүй. Бозор им нөхрийн эзэмдээд эхнэрээ хаал гэсэн тушаал өгснөө. Өөрөө тахилын ширээн дээр очиж Арныг дуусгахаар зан үйлээ эхлүүлнэ. Яг энэ мөчид шоронд байх Арны нугарч хугарч нисч гэрэл анивчулж агарын шидтэн анг шиг салхиар шил хагалж өөрийгөө алах гэж байхад нөгөө талд Лорен Хүүе, ухаан орооч ээ. Чи намайг санахгүй байгаа мó? Би байхгүй болчвол хин чиний утсыг шалгаж хардаж, хин чиний батхыг шахаж чихэж угах юм бэ? Анхны уулзалтаа саналтаа хайртаа би шууд үнсэлсэн мүлжүүртэй уулзж байсан үе бод. гэд уйлахад Эдийн ухаан буцаж орж ирэн тахилын ширээг хаг шааж хайснаар бүх зүйл дуусна. Арны ч газар тунж айгаад очихгүй байсан цагдаа нар хүүд тусалж харин муу шуламж хутга барьжсан манай хоёр руу дайрах нь гэтэл Эд чи муу чөтгөр зүнсээ зарсан биз дээ. Чиний хараа сүрсэн. Гэх үеэр ард нь мань шулмын царай копи паст хийсэн босс нь гарч ирэн зарцынхаа мөчийг санжуулан аваад явна. Америк кинолын хойно бүх юм дууссан хойно цагдаа нар шаагалдан гэрцгээж хангалттай нотлох баримт цуглуулж шүүх хурлын үеэр нотлох баримт болсноор Арны цаазын ялаас мултарч 5 жилийн хорих ял авна. Эд харин өөрийн бузар цуглуулганда тахилын ширээн дээр байсан тоогоог авчирч тавина. Арны Дэби хоёр суусан уу гэж үү? Тийм ээ. Тэд Арныг шоронд байхад нь гэрэлж өвгөө эмгэн болж хатан гэртээ очлоо хамт амьдэрсэн түүх ийм бүлгөө. За, энэ удаагийн түүхнийг иймэрхүү байлаа. Болсон явдал гэдэг. Чухам өнөө худлыг энэ Америкууд өөрсдөө сайн мэддэг юм байлээ шүү. Дараагийн ангиар хамгийн сүүл буюу 2025 онд гарсан Conjuring The Last Rites буюу сүүлийн зан үйл киног ярьж өгөх болно. Харин та нар юу хийх ёстой вэ? Хуруугаараа л хоцсон зүйл шүү дээ. Заваа хэлдэг. Хайртай шүү. За, дэмэс. Ашаас.